Хин юм гаад байгаа юм бэ? Юу унаад байгаа юм бэ? Очиж шалгадаа. Цаатлын өрөө төө ямар юм байгаа юм бэ? Энд хүн байхгүй юм. Манай нэг уялах гэж ирсэн байсан байхгүй. Тэгээд тэнд би тэд очиод зураг авчихсан чинь гинтл нэг хүн юм яриад байгаа юм шиг чимээ гараад. Тэгээд байсыг л юм унаадсан байхгүй. Энд юу чалгаанд энэ дээр. Юм өөрөө онцгой байна. Дахиад тэгээ. Ой. Хин хөөе гэдэг юм бэ? Аль энийг сонсдоо. Нэр хөөе. Тоор бит сүр бадраагаад байл та. Нэрээ. Тийм байгаа зү. Юу ч сонсохдохгүй л байж тээ. Битээ удлаа сүр бадраагаад тээ. Ажлаа. За ёо. Энэ хэд хотлоо айгаад би ер нь иймэрхүү юмд итгэдэг юм уу? Энэ ер нь найруулагчийн л хийж байгаа ажил. Энэ хэд бүр хитрхий төрд нь оруулах гээд юм хийж явахгүй юм. За анхаараа дахиад. Яваа. Оо. Энэ цаатал өрөөдөө хэн байгаад байгаа юм бэ гэдэг. Энэ юу унаад? Хөөе зураг авч явагчлаа. Ой, тохиоллоор 2 удаа юм уу гэж байгаа. Тэглэж амар гадаа байгаа биш. Хамаг цонх хаалцтай байх чинь. Нэг газар салхи гараад байгаа юм. Би бол яг мэдээд байгаа байхгүй юу? Сүмс гэж байд юм аа. Энэ байшин бол угсаа сүмс байна. Энд юм байна. Энэ тоглоом биш юм манайхаа. Хэдүүлээ өнөөдөртөө объектоо солиод юу яа. Маргаас зураг аваад лээсэн. Тэглэж сүмстэй биш ийм хөө тохиолдол хэлбэг гэл. Элбэг заяагүй. Чи битгий солиороод вэ? Чи бүр ингээ уншдаг ном зохиол анида хитрхий ороод бүр тарих толгой чинь бүр тэрэг болчих. Зүгээр солиор цогоод өгдөгөө ажиллаа хий ойлгосон уу? Хөө за. Юу сүсчтэй байсан чи яа тийм. Тэр таа. Юу бол энэ төрөөс хамгийн том нь хасаарач тэр биеэрч тэр. Үш багна. Энэ машин хөрч. Яасан? Юу арцхан жүж орсон бол тийм үү? Ер нь том ч гэдэг утгаараа би бол энэсийг ямар ч аюулаас юунаас ч хамгаалах хэрэгтэй гэж өөрийгөө боддог л да. Юу ч болж ирсэн энэсийг хайж явахгүй би заавал ард нь үлдэх хэрэгтэй гэж өөрийгөө боддог. Та нарыг Фрэнки гэдэг юм шүү дээ, тэ? Бамбого. Набага би бол Фрэнк гэж бодож байгаа. Манайх ч угаасаа цусны илийн хүмүүс аахгүй юу? Би бамбууд ер нь амар эргэлдэж байгаа. Ийм амар айц хүчтэй эсцээ авч байгаа тийм юмар тоглох хэрэг байсан ч юмгүй ч. Ер нь ахны дундаа хамгийн сахилахгүй айлг нь бамбуу. Тэр даалтга. манайд намайг нэг тийм сэжиглээд байгаа санагдаад байна. Би юу н ажил дээр бол ажил, мазрах цаг бол мазрах цаг гэж ялгаж салгаж чаддаг юм баггүй. Би юу тийм л хүн. Чи сүмсийн жүжүүлчихэж байгаа. Тэнгистэй болдог юм. Тэр яах вэ? Чи сонсдоо. Нэр эрэхтэй хүн зэ. Мангар хөгш. Хөө дууцсан баг юм. Ард би ингэ сонсоод байгаа. Хөө. Ямар сонир юм бэ та? Яасан таа. Фрэк юм шиг байна уу? Сүнстэй юм шиг байна уу? Фрэнк л байгаасаа гэж бодож та. Өшөө юу маш ясаад байна. Өш гадаа чи маш юм шүү. Түгээсэн чи дуучлаар байсан биш үү? За. Яасан хайж байгаа би амгаа. Хөө мен дэлгүүр аваад артууж үжээд ирэл та. Шүн 3 цагт уу? Хөө мен олноо. Солиороо. Хөө би олно штий. Өө чи. Оо. Би энэ амгаад амар хомтсон байна. Сая хотлыг явах гэсэн байхгүй.
Биднэрт ч юу юм юу хэлэвтэй. Та нар ч юу юм хэлэвтэй те. Чи яа таа. Чи бит уцаадаг. Зураг авч байгаа болтой чи. Олон даваач ч зүгч байна. Чи зүгээр угаач тий. Манай боддын шашны ухаанаар бол энэ тентхийн болон тохиол ингээд сүнс байдаг гэж үздэг байхгүй юу. Тэгээд энэ байшин болохоор би аваад явсан чинь ингээд дайвалцад энэ ялч үгийн байшин сүнс байна л гэсэн үг. Та нар ч одоо юу яриад байгаа юм? Энэ байшин хуучин болохоос зөв зүгээр. Манай аав ах их хоёр энд бүр насаараа амьдэрсэн. Бүр эндээч өгсөн хүмүүс. Би штэ. Энэ орхилын ах их хоёрын сүнс байгаад байгаа юм л гэж хатдаг байхгүй. Ер нь л биднэрт анх удаа тохиолж байгаа юм бол биш. Анх сүнстэй байшиныг хийж явах хүртэл ашиглаж исэн хүүхэлтэй алуу болчихсон. Яг тэр үед гаднаас амгаа багна хоёр айгу хоорондоо маргалцсан маягтай ууртай орж ирсэн. Гэдэг гисэн чинь амгаа надаас амар сони юмстэй. Ясагш. Төгөөс. Банд гівч дөөш. Юу салаад байгаа юм чи? Яг гэдэг. Гэлвч яаш. Чи хийсэн юм гол төр шүү дээ. Би гол төр үлээч шүү дээ. Гол төр. Гол төр гэнэ гэж юм би тэгээд байгаа. Яаж чадах юм хаашаа явах гэдэг. Би бол найруулагчтай итгэдэг. Маа найруулагч бол ямар ч нөхцөл ажлыг үл яг л ажил шиг л үүсдэг гэж дуусгадаг. Дууссан мэт. Би найруулагч санаад Хатар хуцаа тий. Болоод оч. Зургаа. Ой манайхаа. Энд ч сүнс чөтгөр юу ч байсан хамаагүй бид нар зүгээр ажиллаа хийн. Энэ байшин сүнстэй байна уу үгүй юу ямар ч хамаа байхгүй. Ямар нэгэн хий үзэгдэл юу ч байсан бай. Бид нар өөрсдөө зоригтой өөртөө итгэлтэй байвал хийж бид нар яаж чадахгүй сүнс байсан ч яаж чадахгүй. Бид нар зүгээр одоо яг одоо ажиллаа. Гიშ миш зарим хүмүүс зүгээр. Набах ер нь дандаа зөв юм ярьдаг л та. Гэтэ нэлийн гоё явчихсан нь гинт тогтсон тэнэлцдэг. Ер нь бол манайхаа сүнс чөтгөр ямар нэгэн уран бүтээлд олсон гэдэг бол сайн зүйл. Ягаад гэвэл тэр уран бүтээл сүнс оролцохоор маш амжилттай болдог гэсэн хэд хэдэн фактууд би таамаг яг одоо уншиж байна. Би уран бүтээлд сүнс хий үзэгдэл оролцохоор айгу амжилттай болдог юм шиг надад санагдтыг. Санагдтыг чи яах вэ? Би өөрөө тийм хит хитэн фактууд уншиж байсан. Замаар хөр өдөр зураг авт туслаа. Өнөөдөр ч сайн ажиллаа манайхаа. Юу вэ? Тэр би ч ер нь бол тэр сүнс нь манай зураг авалтан бол хит одоо толгорсон. Тэгэд ямар ч тач зураг авалт амжилттай болсон. Тэр сценч гоё болсон. Ямар ч гэсэн манай зураг авалтан амжилттай болсон байна. За тэгээд юу болсон яасан юм талаар манай киноноос үзчихгүй юу? Маавчиг харагдсан бол Мав channel subscribe гараарай. Манай Facebook-ийн пэйжийг лайк. Энийг тас нэг лайк болгох манай нэг лайк. Таны бичсэн нэг коммент болгох манай пэйжийг нэг коммент болгоно. За баярлалаа дараа. Тэгэл хэрэглэгч намайг энд авчихсан. Чиний түүхээс миний түүх илүү сонирхолтой юм байна.